За сайн байцгаана уу Facebook найзуудаа та бүхэндээ энэ сайхан гайхалтай өглөөний мэндийг хүргье. Тэгээд иргэдэд хандаж нэг зөвлөгөө хэлэх гэсэн. За өнөөдөр бол хуулийн байгууллагын бурууттай үйл ажиллагааны улмаас хууль бусаар ял шийтгэгдэх, ялагдагчаар татагдах, за тэгээд гадаг шавхгүй баталгаа гаргах, захиргааны журмаар баримтлагдах гэх мэтлэнгийн олон үйлдэлүүд бол их гарч байгаа. Хэрэгт шалгаж байгаа нэрээр иргэдийг шаналгах ийм зүйлүүд бол их гараад байна. Тэгэхээр энэний улмаас учирсан хохирлыг барагдуулах асуудал, иргэд хохирлоо нэхэмжлэх асуудал бол их учир дутагдaltaй байна. Хуулинд бол байгаа л да. Эдгээр үйлдэлийн улмаас учирсан хохирлыг мөрдөгч болохоор шүүгчийн буруутай эсгээс үл хамааран төр хариуцаар бол хуульчлагдсан байгаа. Тийм учраас хэрвээ иймэрхүү тохиолдлууд өөрчлөн гарсан бол иргэний журмаар шүүхэд нэхэмжлээ гаргаад шийдвэрлэх боломжтой гэдгийг та бүхэндээ хандаж хэлье.